нараа захирлаа. Бидний амьдрал яг нэг цагт нэг зэгт очиж нийлж явсан. Тэр бол Монголын үндэсний олон нийтийн радио телевиз. Олон нийтийн болоод би нэгдүгээр чи хоёрдугаар захирал байсан. Тийм үү? Ерөнхий нэгдүгээр ах гэдэг үстэй. Нэгдүгээр. Тэгээ одоо дөрв болж байна тийм ээ. Анх олон нийтийн болчиход энэ Монгол хүний үзэл суртал оюун санаанд эргэлт болсон. Бид нэг намын нэг үзэл сурталтай байж яснаа олон нийтийн болж хувирна гэдэг бол одоо яг л оюун санааны хувьд бол чөлөөт хэлбэрлүү шилжсэн. Гэхдээ маш хүнд замыг туулсан та. Тэгээ өөр чинь их баярлдаг. Ягаад гэвэл хэдэн жил бараг 9 жил шүү дээ. 9 жил 3 сонгогдсон. 3 сонгогдсон шүү дээ. Тэр суурийг нэг сайн тавьсан байх нэ. Таны гавь байх нь. Гэхдээ би бас 9 сар болсон юм. Би танаас ажил авахад ерөнхийдөө одоо бидний баримтлах ёстой дүрм журмууд. Тийм хамгийн гол нь тийм. Хамаг гол юм тэр шүү дээ бас. Хийгдсэн байсан. Тэр одоо актууд. Хууль зүйн актууд тийм ээ. Яг хуулинд гарцсан болохоос биш. Тэнд одоо жишээ нь байгууллагын дүрм, ёс зүйн дүрм тийм ээ. Одоо ингээд бидний баримтлах ёстой маш олон зүйлүүд биш дээ. Тэгээ тэр бүгдийг ерөнхийдөө бол нэлээд боломжийн хэмжээнд босруулад үндсэн зөвлөөр хэлэлцүүлээд батлаад цаашдаа мөрдөөд явхад бэлэн болгоцсон байсан. Үндсэндээ бол таны гавь их биш үү? Хэлэх ёстой нэг. За зүйтэй. Тэгэхээр энэ их том эргэлтийн чиг дээр уулзсан. Чи тэр одоо өнөөдөр бас нэг чухал үед уулзж байна. За энэ бол маш мундаг баримл шүү дээ. Энэ одоо Вашингтонд тавьдаг дэлхийн өнгөрсөн жилийн дэлхийн шилдэг баримл болсон. Тэгээ яг хүний хэмжээгээр хийгдсэн. Үнээс жоох өндөр тэгээд Вашингтоны цэцэрлэг төрөлд байдаг. Одоо хүү хамтлаг гараад ирлээ шүү дээ. Тэр хэмжээний баримл байхгүй. Монголыг судалжсэн том очир бол тэгээд сайхан баримлж залуу. Ундаг өрөмтэй залуу. Тий. Гэтэл би одоо яг ийм байдалтай байгаа нэг 100 ширхэг хүн олох гээд баг өөрийгөө дүүжлэх гээд байгаа юм яах гэдэг. Тэгэхээр хэвлэл мэдээллийн том байгууллагыг тэргүүлж ирсний хувьд энэ 100 хүний эрэлд явж байгаа энэ үед би өөрөө чинь заавал байх ёстой гэж бодсон юм. Танаас шудлах асууч. Facebook-ос ч орё. Зөвшөөрөх үү? Оо асуудал байхгүй. Энэ тэнд нь авчиулчихсан барьсан байхгүй. За гайгүй дээ. Гэхдээ гайгүй гэж тэгэхээр бас нэг жоохон юм байна уу? Юу л байв гэж дээ. Юу л байв гэж. Байгаа юм нь илүү гомч. Өөрөө бол хинч ороод үзэх боломжтой. Бие засцсан. Бас жижигхэн хөөрхөн бизнестэй. Хүн шиг л амьдарч байгаа. Улсын төсвийн нийтийн хөрөнгөнөөс нэг хадаас энэ төр дэлгэсэн юм байхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Тий. Яг одоо ч нэгэнт ил тод нийгэм юм чинь. Тий. Тэрийг дагаад энэ чинь харддаг. Тий. Би хардах хэрэгтэй гэдэг хүн болгоо ингэ боддог мэддэг болцсон. Тий. Тэрийг дагаад маттдаг хүн бас олон болцсон. Тийм биз? Тий. Дүүр зохион байгуулалттай болцсон. Зохион байгуулалттай ч юмуд би. Тэгэхээр тийм юмнууд нь одоо хангалттай хардаад шалгаад мань бичнэ ар байхгүй шүү дээ. Тэрний нэмэрт явсан тийм юм гэдэг юм байхгүй юм чинь. Аргагүй хүн чинь нэг сайхан шалгуулж яваад одоо нүүр бардам хүний нүүр харах. Бас ингэж хамаагүй их бичүүлэх сүлдээ эвгүй шүү. Эвгүй. Нэрэж хүмүүстэй гэж хараад байх шиг. Тий. Тэгэхээр минийх бол асуудалгүй нээлт. За оръё. Тий. За Мянган-Буугийн Наранбаатар гэдэг энэ профиль хаяг юм байна. Энд чи Сүхбаатар одоо яхаар энэ чи Сүхбаатар одон тийм үү? Баггүй. Тийм үү? Гэхдээ би байгаагаас ялгаа явах уу? Одоо миний ерөөсөө би чи ганцхан газар ирсэн хүн шүү дээ. Тийм. За нэрээ тийм. Чи ерөөсөө өөр дүүх байхгүй. Юунаас нь эхэлсэн? Ерөөсөө би оюутан байхаас төгс курсын оюутан байхдаа л телевизэд ороод тэгэл оюутан байхдаа ажиллаад ажиллаж явахсан төгсөөд тэгээ анх би чинь нэвтрүүлэгч гэж ажилд орж байлаа. Тэгээд үндсэндээ бол одоо телевизийн 50 жилийн агуур телевизийн хамт олныг 50 жилийн түүхий чинь үеийн бүх хүмүүсийг шагнаж байгаа шүү гэсэн болохоор ч одоо би бас ягналцсан гэдэг юм. Тийм байна. Яасан сайхан байгууллагын тий 2017 онд л тавьчихсан. Би тэгээд энэ профайл зураг
бас усын хүмүүсийн солиод байдаг юм аа. Өөрөө нэг анзаардаг ч юм байна яг үндэ бол. Одоо жишээ нь энэ дэр сайхан наадаараа гэдэг өнгөрсөн жилийн наадмын юм явж явах чинь. Тэгээ одоо жишээ нь Энд нэг юм сонирхож байна. За наадах нь бол ойлгомжтой. Энэ бол хүн өөрийнхөө хөдөлмөрөөр бахарах ард түмний хамт олноороо хүний хамт олноороо бахархаж байгаа байгууллагаараа бахархаж байгаа хэлбэр юм л да. Мянган буугийн Наранбаатар Тий. гэж орно тийм үү? Нэрээ юу юм бэ лээ шүү. Мянган буу нартай хүмүүсийн олон байдаг юм бэл. Ер нь. Гой болтой байд юм блэ. За тэгээ 90 цөөхөн шүү. Нэг юм ардсан болдгийн. 2006 онд их Монгол улсын 800 жилийн аяг боллоо шүү дээ. Тэгээд тэнд бас нэг улс орны гайгүй сурчилсан, ажиллагаа гайгүй хийсэн гэдэг юм хүмүүсийг бас нэг дуудаад хүлээ авалт хийгээд нэг батламжууд өгдөг байхгүй юу? Тэгсэн чинь за одоо ингэж ажилласан зохиолч Нагаан буу ирж батламжаа аваарай гээл. За Нагаан буугаа. Тий. Нагаан буух гарлаа батламжаа аваа. Авлаа. Тэгсэн чи одоо их Монгол улсын 800 жилийн аяг дэмжин ажилласан Эрдэнэт Орхон аймагт гайлын газрын дарга Винта хоёр чагналаа гэдэг байхгүй юу? Тэгээд нэг зэвсэг. Би бас чихтэй хэнийг л байсан. Тэгсэн чи яг тэрний ардаас одоо ингээд олон нийтэд хүргэхэд бас сайн ажилласан Мянган буугийн Наранбаатарын шагналаа аваарай гэсэн чинь бас бүр нэрк гэл явчихгүй юу? Би өөрөө хүн инех юм юу байгаа гэж бодоод анзаардгүй юм биш үү энэ чинь тийм. Тэгээд гард шагналаа нөө батламжаа авчихад босч ирээд та нар юундаа нэгэд уусч чинь. Нагаан буу нэг, Винтов нэг, чи бол мянга гэж байгаа. Тэгээ би бол ерөөсөн хүн ч өөрийнхөө огонд дасцсан байдаг юм байна. Тийм юм шиг бодод. Тэгээд дууддаг. Тий. Хүмүүс бас дасцсан байдаг юу мэдхгүй учраас Наранбаатараа л гэдэг. Тий. Тэгээд дараа нь аль Наранбаатар гэдэг асуулт байнга дагдаг. Ямар нэгэн бүртгэл юм дээр ингээ харах гэтэл нөгөө өөнийхөө овгийг мэдхгүй тэгээд төөрөө явчихдаг. Аль нь юм болоо. Гарсан дээр ч бүртгэл дээр би бас хайж үзсэн. Мянган буугийн нэртэй Наранбаатар нэртэй хүн давхарч байна уу юу гэдэг. Би гүү байлээ. Одоо намбрын инх хоёр ихэж бас ховор штэ тийм ээ. Ховор. Тийм хүн байдаг байхгүй юу? Одоо шиг миний сайн мэдих хүүхдээ юмч намбрын инх хоёр гэдэг доктор залуу би. Жишээ гих мэтэр. Содон филм ягмар гэвэл байж л байгаа хайгуу бол харьцангуй түгээмэл дуухан би ч нэрээ өөрийгөө үзег юм биш. Тий. Нэг үзэх юм биш үү? Амьданууд энэ. Тэгээд энэ би бас ааваас асууж байсан хүүхд байхдаа. Мянган буу гэдэг ч удаа тийм олон бууны нэр юм уу гэдэг. Тий. Гэхдээ буу гэдэг нь бол биш үү минийхөө. Одоо монгол үгээр мянган буу гэх юм бол буу гэж пуу гэж бичдэг шүү дээ. Монгол үгээр. Тий. Аавыг бол буу гэж явдаг байхгүй. Тэгэхээр энэ юутай холбоотой буу шийдэмтэй холбоотой биш. Энэ бурхан тахилтай холбоотой бас юу юм байгаа шүү гэдэг тийм юм байна лээ. Аавууд ярьж ирсэн. За тэгээд цааш нь яваа хоёулаа. За тэгээд надад бас Мянган буугийн Наранбаатар гэдэг бас пэйж бий. Хэдэн онд Наранбаатар гэдэг нэрийг өгсөн байна? Надад уу? 74 онд. 74 онд. Тэгэхээр чи одоо би ч ийм юм. Сансрын эсгчээр төрсөн. 4 сарын 12-нд. За мянган буу дуурайд тэгээд сансрын эсгчээр төрөөд тэгээд миний төрөж хүүхдээ бас алдсан юм лээ. Тэгээд би ч тэнтэй инкри дуухан байсан. Тэгээ бас өчих гээд байсан гэж юмаа бас. Тэгээд сансрын эсгчээр төрсөн гэд Наранбаатар гэдэг нэг тийм элэгдэл бодож өгсөө хүүтэй. Тий. Мөнх. Тий гэж л манай аавал тайлбарласан шүү дээ. Тий. Өшөө пэйж байгаа гэсэн. Пэйж байгаа. Энэ одоо миний дээлтэй байгаа нүүр хуудас юм. Нөгөөх нь би нэг юутай байгаа. Костюм бичигтэй байгаа. Тэр нь бас Мянган буугийн Наранбаатар. Хоёулаа нэг адилхан нэртэй. Зөв. Би харин тэр пэйжнийхээ ардаас яг англиар Наранбаатар Мянган буу гэдээ басан зөөчдөг юм билүү. Тэрэн дээр давхар тийм ээ. Мянган буу дандаа урданд явж явах хэрэгтэй. Тэгэхгүй Мянган буугийн Наранбаатар нь байг. Тэгээд ард талаас нь тэрээ татаад Наранбаатар Мянган буу гэдэг пэйж нь бол тэгж ялгадахгүй бол ингээд хүн одоо жишээ нь гэхдээ Мянган буу бол тийм ээ. Хөдөөс өдөө хүртэл явцсан чинь тэгээд одоо тэрийг нэг өөрчлөөд чи хаалга онгойлгоцсон. Хаалга одоо нээ. Цааш нь явдаа. За энэ миний ээж аав. Тамар. Миний дээдлийн ах. За зөв. Энэ одоо миний нэг насны ойгоор
аав маань тэрвэрчсэн. Өчигдөр би аавынхаа тухай пост тавилаа. За Тэргийн баярын өдөр ч юм. тийм байна. Тэгээд мань бит ямар нэг цэрэг суухт явсан тийш. Яг хөө цэрэг хувцастай зураг бол байна л да. Зүг. Тий. Би чинь нэг үл 13 онд байхаа. Ховд руу байдаг богд руу манайхны хилийн олон ангитэг хийсэн. Тий. Тэгсэн чинь манай найруулагч үүдээр шагаагаал байснаа. Захирлаа нэг юм хэлээ гэдэг нь. Юу болов яа гэсэн чинь. Хэлчихүү. Хэлээ шүү дээ юм ихтэй гэдэхгүй. Тэгсэн чинь бид хэд хотоос нэг жүжигч ирнэ гэсэн чинь байдгүй. Одоо нэг дүрд хөнгө болчиход байна. Та явцаач гэдэг аахгүй. Хөө юу яриад байгаа юм ястаа байхгүй. Надад тийм аяас байхгүй байх. За. Гээд тэгээд тэнд би нэг хурандагийн юмд нэг 2 сцен өнөө хаашаа байна. Орсон байдаг. Орсон. Тэгэхээр чи мэдээж хэрэг зэрэг хувцас зураг бай таараа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр өөрөө нэг тэгээгүй ээж элдв янзын дотор тамирхаа элдв янзын байсанд орвол аавынхаа тухай юм бичигээд тэгээд миний аав минь зүгээр л ингээл жирийн баг шүү. За миний бас нэг чөлөөцгаараа гэх юм уу бас нэг марцхан зүйлс юмуд би Чи өөрөө дуулж байна. тий. Би настах тусайхан гэдэг. За. Та мэдэн шүү дээ хэн ташны мод уулсан. Манай зундан дэрж уншилэг Тийм үү. алдарт Тийш тий. төрийн шагналт Тий. соёлын гавьяас тулсан зундан дэрж хүн байлаа шүү дээ. Тий. Дууныхын түүх нь бас марзан. Тий. Дөржгөөч бас цацаашлагатай ичдэг уучдаг Тий. бас хүн байлаа шүү дээ тийм ээ. Хилчдэг Тий, ярьж. хэлдэг ярьдаг тийм ээ. Зүггүйдэг. Загинждаг. Тэр үедээ бол дамаа тий. Тэгэд манай хүн факталж идэв дараалаад сануулаад донгодоод 20% усуулаад үндсэндээ бол явах болцол хангахгүй юу. Тэгээд тэр үед мэдээлэл радио телевизийн улсын хорооны хурал гэдэг чи одоо тэр хулаар орохоо болж байгаа. Тэр Үндсэндээ бол баг маань авшилж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө хэдэн за дөрд тэгсэн, дөржин гэсэн, за драанд гэсэн гээд халыг дөө шийдвэр гаргаад дуудаж тий. Зааш ороод чам хэлэх юм байна уу гэд. За хэлэх юм байна дараа нараа. Тэгээ би нэг шүлгээр хэлчих гэсэн гэж байна. Тий. Тэгээд энэ шүлэг байхгүй. Айлчин ирсэнд нүүр улаамгүй, ажимдрлын бэлзүү зараад альва юмд хөл алдахгүй, ажил хөдөлмөрийн бүл суугаад настагдах сайхан. тий одоо яг халагдах юм шүү дээ. Гэхдээ ерөөсийг халагдах гэж Тушаал нь уншиж шүү. тий сүүлийнх нь үгийг тушаал гаргах гэдэг нэг Гаргах гэдэг байна. Үзэг барьц. Тий. Тэгээд ачаад татсан замдаа сулрамгүй 10 хурууны тамирыг үйцээд айл дүрэгдсэн ч хожимоон гутрахгүй айраг нарийн хэмжээ тааруулаад настагдах сайхан гэсэн гэж. Тэгэл нэг хэд за гарч ирээ. Тэгэнгүүт ийм сайхан юмтай яаж чалах вэ гэдээ аваад үлжсэн гэдэг тийм түүхтэй дуу юм. Чисээ саятайхан дуулч тийм байна. Ер нь найранд бол дуутай л да. Би бас мэднэ. Гэтэ би тэр чинь иви дарга болоод байж явах үед бол нэг 9 сар болоод би ажиллаагаа явсан ш юмд. 9 сарын дотор нэг баахан 4 журам янзлж аваад гарсан. Тэгэхээр би чамайг бол нэг сайн ингээд дуулаад ингээд идэх бас сайн мэдэхгүй л дээ. Тий. За цааш нь явъя. Тэгэд энэ би ягаад дуулчваа гэвэл ингэсэн. Одоо энэ дотор ч бас гоё үгнүүд бий л дээ. Хажуу газар халтарч унахгүй. Хазайд өдрөхийн хий гараад. Хялайсны нүднээс далдирч аяхгүй. Халирч хантрахын зовлон арилаад настаг тусайхан гэж байгаа. Тэгээ бас нэг шидээвэр. Тэгтээ одоо хуучин цагтаа бас зориулсан тийм шилэг байгаа юм. Хэцүү хүнд өөрөг өгч гэмээн хизээд бэлхэнгэд төрдөө итгэгдээд төрдөө хүндлэгдээд хэрэгтэй цаг болж гэмээн хийж чадна гэж төмөндөө хүндлэгдээд настагдах сайхан гэдэг баг. Гоё мөрөөдтэй. Тэгээд би энийг одоо 2 жилийн өмнө санаандаг байж байгаа шүлгийг харахгүй юу? Гоё юм аа. Тэгэнгүүт нь одоо энэ ч бас настагдах марк руу явж байгаа шүү дээ. Тий. Одоо хэд вэ? 46. Сайхан бас. 46. Тэгээд 46 ч төхөж байгаа юм байна. Биш. 44-тэй байсан. Тэгээд ер нь нэг энийг дуулч шигээд. Манай дүүхүү байд. Тэгэл дах асуудал байхгүй. Тэгээд их олон репетицийн хүн хийгээд байхгүй шүү дээ. Манай чи олон дуулах юм бол муудна.
дууччиг биш. Тэгэл энэ дууг нэг дуулсан. За. Тэгэхээр сургууль Түрүүн би хэлсэн шүү дээ. Оюутан байхдаа телевиз дарах шалгуулаа орж байлаа гэж. сэтгүүлчин Үгүй. Би ч мөдө сүндлэн хүн шүү дээ. Их сургуулийн олон улсын харилцааны дэд сургууль. за. Тэр миний үндсэн мэргэжил бол орос судлаач байхгүй юу? Би ч юм сэтгүүлч. Тэр байтугай би бүр анх зөвлөлт судлаач гэж орсон юм. Тэр үчин совет тараагүй. Тийм үү? Тий, советолог. Тий. Советолог. Тий. Тийм. Тэгээд дараа нь зөвлөлт маань тарчлаа. Тэг яах вэ гэд судлагдах байхгүй боллоо. судлагдах байхгүй бол нь байхгүй л тий. Тэгээд дараа нь русист гэдэг. Одоо орос судлаач. Би одоо тийм хэрэгэлтэй хүн шүү дээ, уг нь бол. Тийм бин тий. Тэгээд гадаад албаны ажилтан гэдэг. Ой яа. Тий. Тийм үү? Уг нь бол одоо нэг ажлаас үд болоогүй болохоос уг нь дипломат мэргэжилтэй хүн шүү дээ. Гэхдээ гэхдээ олон нийтийн радио телевизийн юу бол маш мундаг явцсан юм аа. Гадаад харилцаа. Сургуулийн бас онцлог бий. Дараа нь одоо олонний жишгэр их үү? Удирдлагын ихтэй төгссөн. Тий. Сэтгүүл зүгээр магистр хамгаалсан. Тий. Тэгээ одоо өөрийгөө бас нэг тийм Үй би чамайг шинээр нээчлээ. Би ерөөсөө мэдээгүй байсан юм байна. тийм үү? Тийм энэ гадаад тийм баг. Тэр их нэг хүмүүснээс зарлаад байх шүү дээ. тий. Тэр үед ч заавал байсан юм чи тий. Тэгээд удирдлагын ихтэй төгссөн. Сэтгүүл зүгээр нэг магистр хамгаалсан. Тэгээ одоо өөрийгөө бас олохгүй сая 16 оноос дахид сураад За. хуульч, хэцүүч. Наадах чинь сайн. Тэгээ бас хуулийн магистр болсон. Хуулийн магистр. Одоо би нэг хуулиар одоо шинэ карьер эхлээд ч юм уу те одоо хуулийн чиглэлээр ажиллана ч гэж юу байх вэ? Үгүй. Тэгэхээр 6 настай хууль эрх зүйгээ мэдсэн хүн гэдэг өнөөдөр улс оронд маш их хэрэгтэй. Яхаа зөвөр би хэрэгтэй. Өөрт хэрэгтэй, бас өрөөлд хэрэгтэй гэж бодож ил би тэр мэргэжлийг бас нэг 3 жил явлаа да. Тий. Зөв. Үндсэн хуулиар магистр хамгаалсан. Лүндэ жандсан шинжлэх ухааны доктор. За. Дахиад шинэ хуудас нэгдэж байна. Би бас мэдэхгүй байна. Үндсэн хуулиар хамгаалсан чинь үндсэн хуулийн Энийг хүмүүс нэг сайн мэдээгүй байхаа. Би нэг фэйсбુક дээр нэг зураг тавиал өнгөрсөн. Би төгслөө инглээ гэдэг. тэгээд энэ сая үндсэн хуулийн нэмэлтийн өөрчлөлтийн үед өөрөө яг тэр үед хамгаалж өө эсвэл Тэрнээс өмнө үстэй. өдөн 4 сард. Ер нь үндсэн хуулийн өөрчлөлт яаж дүгнсэн өөрөө юу гэж дүгнсэн? Нэг эхний эцэхгүй тугалан торхгүй гэдэг нэг юм завлан байна шүү дээ одоо ч. Тийм. Ерөнхийлөгч нь нэг юм бодцоход байдаг. Их хурл нэг ингэчгээд байдаг. Засгаа ингэчмээр байдаг. Хамгийн гол нь ард түмний олон түмний бодмоор байдаг тий. Тэгвэл энэ олон гацаан дунд чинь ингээл гацааг нэг ингэ тойрох янз бүр болж гаргасаар байгаад л тийм ээ. Зарим юмнууд нь бол яг үүндээ өөгч биш болж хаш болсон юм уу би. Засгийн газраа ерхий сайданд байгуулдаг. Тийм ээ. Энэ бол том дэвшил. Тэгэхдээ яг хэрэгжүүлээд эхлэнгүүт ерхий сайд байгуулж чадахгүй. Тий. Тэгээ нарийн харах юм бол зовлон их би. За гисшигэд би энэ тал дээр зогсъё доо. За тэгээд юмуд бол байгаа. үгүй ер нь өөрийн чинь имийг ороод үзчихэж шít. Тийм ээ. Тий. За хоёулаа одоо өөрөө нийгмийн ухааны чиглэлд бол дээд сургуулиа төгссөн, хууль зүйн талаар дээд сургууль магистра хийцэн, тийм ээ. Сэтгүүл зүйн мэргэжлэр сургуулийн дүүргэцэн гэдэг сайхан боловсролын юм. Өөрийгөө сайн боловсруулжээ. Хүнийг найз нөхдөр нь ханилсан ханаар нь дүгнэ гэдэг. Энэ идиот гэдэг зураг энэ юм яагаад энэ дээр байж байгаа юм? Одоо маанаг гэж орчуулдаг тийм ээ. Тинэгч гэж орчуулдаг. Тий. Мангууч гэж орчуулдаг байдаг. Мишкнийг бол олон янзаар хэлдэг шин. Гадаад харилцааны сайд 8 жил хийсэн Монголын төвөнд. Одоо нэрт орчуулагч. Тэгсэн. Цэрэн бэлгийн гомсрон гэж. Энэ чаагуу шүү дээ. 8 жил гингүүтлээ би ойлгочихлоо. Тэр гомсронгой би тэр нэг нутаг. За. Тий. Өөр хангаа хөвчтэй хүн шүү дээ. Зөв өөр хангайхан. За. Тэгээд
бас одоо ах トゥ хоёр юм да. Ах トゥ хоёр ингээд нэг нь ахархаал нэг нь дүүрхэд ингээд байхаас илүү сайхан ярьдаг хөөрдөг. Тийм ээ. Санд бодлоо солилцдог. Бие зөвлөгөө авдаг. Тийм ээ. Би чугаа хэлэх үедээ ихтэй гэж гоё хэлсэн шүү дээ. Тэгээд гоё яхантай хэлсэн. За хүүхээ. Чи чинь орос судлаач гэлүү гэж. Тэгээд би энэ Достоевскийг би цувралаар орчуулж байгаа юм аа. Тэгээ одоо энэ идиот орчуулаа явж байна. Чи нэг уншин уу даа гэж. Редактор хийгсэн үнсэн тий. Тэгээд ч гоёгоос аяагаад өгөж чадсангүй. Өөрөө бол энэнийг уншихаас айгаад байгаа мөртлөө. Тэг нөгөө тэр хүний чинь том итгэл байна. Тэр манай чи Айнштейн хүнд хүндлэн. Тэгээд дэлхийн утга зохиол тэр том шилээвэр байхгүй юу? Тэгэхээр өөрөө бол Монголын утга зохиол Монгол хэлэнд бол бас шаггүй ээжэж гомсронгоо өрн шүү. Тэрнээс гомсронгоо би Монгол хэлэндээ бол гайгүй. Тэгж яг нь унган одоо яг хөдөө өссөн хүн. Өгсчүүлтэй цорох өссөн. Бас ч хамгүй уншсан дөө. Бас Монголын уран зохиол, дэлхийн уран зохиол бас ус юм. Редактор хийж юм идиотик. Тий. За зүйтэй. Тэгээд энэ ингэсэн юм аа. Энд чи бас тэрнээс хойших зураг байхгүй юу? Тэгээ байж өссөн тэрний дараа гомсронгоо 2 ном орчуулад. Тэгээ номынхон баярыг хийдэг байхгүй юу? Тэрэн дээр нь редакторууд нь таарад. За. Тий. Трифоновын нэг номыг орчуулсан Баяргой, Санжин Баяр. Редактор нь. За энэхэн Голомтын Баясгалан бас нэг редактор нь. Тэгээ намайгаа яаж орох вэ гэж бодсон шиг байгаа. Тэгээд бид гурав сууж байна. Сууж байгаа энд таарсан. Энэ бас нэг ийм ном байна. Одоо хараахан гарч уншигчтай хүрээгүй байна. За. Тий. Манан буусан Монголын золиос буюу Санжаа сүрэнгийн зөрг гэж. Бурхан. Энэ одоо Монгол улсын гавьяат хуульч. Их хурал 4-5 сонгогдсон. Тийш. Зөрөгтэй хамт ажиллаж байсан. Тийм ээ. Монголын хуулийн одоо том акуулуудын нэг. Нэр цэвэр тийм ээ. Гар цэвэр, нэр цэвэр гэдэг шиг тийм ээ. Цэрэн хүүгийн яравдарж идэг хүн байна да. Мундаг юм аа. Тэр баримтуудыг бүгдийн цуглуулад онсартай юутай хайдаг. Тэс дараалалтай. Тэгээ дээр нь хооронд нь өөрөө дүнлэхээс илүү хооронд нь зодтолтуулаад. Тий. Хамгийн сонирхолтой нь хэвлэгдэж гарахаас өмнө зарагдчихдаг ном гэж бас байдаг юм байна. Мундагуудын ном чинь тийм л байд юм биш үү? Шахц юм уу? Гүү, юу болож байгаа вэ? Шарваа хадаа шахаад зогсож байгаа хүн биш. Тэргийн ангид ном шахсан юм. Хэзээ энэ хүн бол хэзээ тех хүн биш. Тий. Ерөнхийдөө ингээд өөрөө бас нэг 10 хоногийн өмнө би ийм ном бичлээ гэсэн пост. Тэгэнгүүт би аавна гингүүт энэ үндсэндээ хэвлсэн тооноос нь авчихгүй юу? Тий. Гэхдээ энийг хэрэгтэй гэвэл дахиад хэвлчих хүн л дээ. Тэгнь. Эхний орж ирсэн мөнгөөр буцаагаал хэвлэн шүү. За энэ ч одоо ямар зүйл миний ээж юу. За ээжийг нэг тодруулж. Ээжийн тухай бас бичсэн. 3 сарын 8-нд. Сая 18-нд би аавынхаа тухай 8 дээжийнхээ тухай. За. Тий. 100 эрхэм дээр аав ээжийн тухай яриад үлэлчтэй амархан штэ гэдэг шиг. Би чамайг бас энэ аав ээжийн тухай асууж ойлуулахгүй. Гэхдээ чиний сэтгэлийн үгийг сонсоод энэ юу юм? Ээжтэй загтал бишээргээд одоо бүр улсын уралдаан болчихсон явж байгаа шүү дээ. Одоо манараа телевиз зохион байгуулдаг. Тэрэн дээр санаа аваад зүйл хийх гоё шүү дээ тий. Тэгээд эрийн гисэн. Би чинь 8 дугаар ангид байхдаа сумын хөгчүүд өврөнгө баяндрий аймгийн төв орж гүнзгэрдэг хүн болоод тэгээ гүнзгэрээс нь сургалтаа анги нэгдээд орслоны. Тэгээ би чинь нас тутуу суудсан. Жижигхэн биетэй 14-тэй хөгтөл аймаг явахгүй юу? Тэгээ хөөрхөн аймгийн атонууд шоглуулна, тийм ээ, үлдсэн. Тэгэд аймгийн новын дэлгүүрээс ээжтэй загтал биш хэрэгэд жижигхэн ном ингэх. Аваад уншаад, уйлаад, ухаарад бас ус. Тэр тухайг бичсэн. Ээжтэй загтал бишээрээ чиний үед гарцсан байсан ном. Гарцсан. Тий, намайг 8 дугаар ингээд байхад гарцсан байсан ном. Хатанбаатар гоо штэ. Сэтгүүлч. Тий. Чи нэг жижигхэн авзаас нэг жижигхэн хэсгийг уншаач. Жижигхэн хэсэг. Жижигхэн үү? Тий.
Хажууд ингээ радио дуурайд байхаар Гэхдээ миний хоолой бас жоохон сонгодог хүн байгаа дээ. хажууд Иргэд солгохын эрхэм дээд ээждийн би очлоо доо. Ээжтэй хүн энддэггүй юм гинлээ. Ээжтэй хүн эрхэлдэг юм, ээжтэй хүн жаргадаг юм. Энэ гайхалтай дуу амд орж ирээд л байна. Эрхмийн дээд ээжтэй очоорой, эрхлээрээ жаргаарай. Ээжтэй хүн энддэггүй юм шүү гэж. Төгсгөлний. Тий. Энэ хойно Москвагийн комсомолын дээд зөв сургуульд байхдаа цайл залуухан дөнгөж хайртай. сайхан. Энэ ерөөсөн байдгүй зураг байхгүй юу? За энд Ээж нүг хар юу н пленкер байж. аа Тэгээ сая хуугаалгасан байсан би олж авсан байхгүй юу? зөв. Тий. Энэ миний ээж бас энэ За ангийнх нь найзууд оюутнууд л байх. Москвагийн Тий, Москва. Лан талбай дээр. За цааш нь гэр бүл. Манай хүн чи юу штэ. Уг нь хонгор төгссөн. За. Тэгээд надтай танилцахад Эрэл компанийн Эрэл гээд үйлдвэр байлаа штэ. Тэгсэн. Баярлалаа. Тий. Тэрний одоо загварын зохиодог голдуухан шиг хүн байсан. Тий. Тэгээ надтай тааралдаад хоёр ойрхон хөвгт гарсан. Миний хоёр хүлдээ. Хоёр хүү тэр Тий. Ойрхон гараад ямар гоё зураг юм байна. тий. Тэгээд сүүлдээ 2005 оноос баха санхүүгийн сургууль сураад одоо Монгол банкнд Тэг. эдийн засгийн мэргэжилтэй хүн байна. Тэсгийн мэргэжилтэй хүн байна. Тэргээр ажиллаж байгаа юм те. Бас жоохон хувийн бизнестэй. Энэ зурган дээр нэг нэмшгэд энэ бид нар тавуул байгаа зураг шүү. Тэгээ дөрөв байгаад шүү. Нэг нөхөр энд байгаа. Тийм байна. Ямар хөргөө. Тий. Тийм байна. Тий. Миний охин одоо 3 нас өнгөрч байна. За тэр үед юм биш. Тий. 5 гэж тооцъё. За Энийг бид 5-ын зураг гэж тавьчих гэсэн ээ. Энэ юугаар тавьсан юм аа? Шинэ 1 сарын 1-нд. үгүй наадахсан намаагүй сонирхолтой. Юу ярьж вэ? Тэг чи хаягийн бид тавуулаа гэдэг өгсөн үгүй. Үгүй би тэгж бич. Чи тэгээд Би тэгээ бичих гэсэн чинь манай хүн чинь бид хоёр чинь охиноо усдаг. жоохон цээр юм чинь бас ягаад байдгүй. цээр бас үйдэг тийм ээ. Тийм. Би чамаас зөндөө олон хуудас нээлээ. Энэ хүн хооронд би ерөөсөө мэдээгүй явсан байхыг. Өгнөө тань ч та намайг бол сүрхийл мэддэг гэж боддог байгаа шүү. Ингээ тань биднээс нэгийг таньдгүй л байхгүй. Мэддэггүй л юм. За энд нэг юм байна. За энэ юу болж байна? Энэ чи юу? Би. За чи хөдөө төрсэн хүүхэдтэй тийм ээ. Эхнээс нь урагдлаа мордчихно. Тийм бай. Тий. Энэ дуу юм уу клип юм зүгээр клип хийсэн юм уу те? Клип гэхээсээ илүү би чинь бас нэг ийм юм ашиглах нэг хэрэг Чи одоо ийм юмны л ороод ир сууж исэн шүү дээ. Тэ биднээсээ мэрэгжил энэ шүү дээ. Тэ. Гэхдээ ямар ч байсан бас морой юу л юмчнаа. Тийм Ерөнхийдөө яг нэг хөдөөссөн л юм байхгүй юу? Тий. Тэгээд дээр нь бас жоохон юуг бас Нүүдлийг амьдралыг ясвал чинь бас муудчихаагүй байна. Тий нүүдлийг амьдралыг мэдэн тийм ээ. Тий язгуур амьдралаа мэдэн. Намайг тэгсэн чинь энийг тавьсан чинь за ингээд мордод ургалчт юм байж. За. Болигүүлч нэг алах байдгийг гэсэн шиг. За тэгэхээр өөрөө чинь ингээд найз нөхдөд танил боллоо, харлаа. Гэргийтэй чинь танилцлаа. Тэгээд хоёулаа одоо дараачийн хэсэгт орно. Хоёулаа хүсэл мөрөөдлийнхэн тухай нэг кофе ууж ярьцгаая. Тэгээ. Тий. Би ч бас кофе амарлаад байна. Тэгэхээр Нарбатар чи бас цоглуулга хийдэг. Ямар цоглуулга хийдэг? Би нэг сонссон юм байна. Мотоциклийн тал юм байна уу? Би антин цуглуулдаг. Антина. Цамхаг. Тэр чи Парисын цамхаг, Парисын цамхаг, Останкны цамхаг, одоо Торонтогийн цамхаг байхгүй. Тий. Очсон мөртлөө би Шанхайн цамхаг байдгүй юм. Одоо ерөнхийдөө бас цамхаггүй биш үү? энэ шатар өөрөө чи нөгөө Яг тэ миний дэ ажиллаж ирсэн тийм салбарын тий. Тэндээс эхлээл нэг хоёртой болонгуудаа хүн сүулдэ хобби хөдөлдөг юм биш үү?
тийм ач холбогдолгүй юм шиг мөртлөө хаяа ингээ хараа суухад ядарсан тийм ээ. Нэрвцсэн үе байж тээ хүнд чинь. Хаяа очиод нөгөөдгөө хараа сууж байхад энэ ч нэг тийм, тэр ч нэг тийм гэдэг юм уу те. Тийм гоё сэтгэл төрүүлдэг юм байдаг юм. Манай тамга ер нь өндөрөөр хэрээдий. Манайх дэвш 184 метр штэ угаасаа. 184 метр. 184 тий. Би мэдгүй. Сая та мотоцикл гэлээ. Тий. Биш нэ хүүхд байхасаа хөдөөч угаасаа л одооны 200 ч юм уу 570 ч юм уу одоо дээдлийн машин бол мотоцикл шүү дээ. Тийм ээ. Тий. Тэгээ чи 14 настай мотоциклоос сурцсан. За. Тий. Тэгээд мотоциклтэй сумаасны орон давхдаг байлаа шүү дээ. Тий. Бас л маяг хүн шүү тааж. Үгүй одоо би Гой. Ийм байх гоё. Тий. Танай чи хаяа орж ирэл. би мотоциклтэй лээ. Чаач Таны бол бүр тасарсан мотоцикл юм байна. Би ерөөсөө л Оросын хуучин ийж. Тий. Ийж бас нийтгээ байдаг шүү дээ. Тэгвэл яах. Ийж Юпитер гээ байдаг шүү дээ. Нэг иймэрхүү хийцэн тийм шүү дээ. Тэгвэл энэ ч бол одоо шинжихтэх мундаг юм аа. Тий. Наадахсан нөгөө Энэ бол Америк хийц. тийм байна. Тий. Оросынх бол харьцангуй энгийн. Би шин тэгээд 15 6 таа байхдаа л мотоциклыг бараг задлаад авсарчдаг байсан шүү дээ. Энгийн л дээ. Тий. Харьцангуй энгийн. Тий. Тэгээд надад бас ганц хоёр мотоцикл би. Бас гоё байдаг. Хаяа асаачаад. Баг багта дугуй босгож исэн үү? Үгүй ээ. Ээж аваа яагаад ч надад дугаа авчихгүй. Тийм үү. Би өөр дэлгүүрт нэг цэнхэр ногоон 2 дугуй байгаа л ах. За. Тий. Том нь 437 төгрөг. Цэнхэр баг нь 387 төгрөг. Би үнийг одоогоор би мартааг байдаг байхгүй. Ээж тачаал хэлнэ. Даам нэг авч гэнэ. Дараа болно. Тэгсээр байгаа том болоо мотоцикл унцсан байхгүй. Юм ээж хүн авдаг баг. Юмд орчин гэдэг. Энэ аюулны сэдвэрөө арыг. Өөрөө хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж исэн сэтгүүлч хүн. Ажиллаж байхад одоо ч ажилласаар байгаа бас ном орчуулаад байгаа. Би одоо бас хэвлэл мэдээллийн зарим төрлийн бас байгууллагуудын удирдсан үйлдэл гэх мэт. Энийг орхихгүй шүү дээ угаасаа. Сэтгүүлчдийнхээ уран жаргал, хүсэл тэмүүлэл бас энэ хэвлэл мэдээллийн энэ том армийг ер нь ирээдүйд яаж заалж, ямар хүсэл тэмүүлэлтэй байх ёстой юм. Бид ямар байгаа юм. Манай сэтгүүл зүйн нэр хүндэгдэх юм уу да? Сэтгүүлчдийн гэдэг юм нэр хүндэгдэх юм уу? Жохон унанг дуухан байна шүү дээ. Яг үнэндээ бол нуугдах байхгүй шүү дээ. Аргагүй шинэ ертөнц рүү орцсон бас боожж амжаагүй шүү дээ. Тэгээ боожуулж хугацаа бас бий болсон. Өнгөрсөн. Ер нь бол шүү дээ маш олон шалтгаан бий. Эрхэвч би ч одоо дотор нь 20 гаруй жил болчихлоо шүү дээ, тийм ээ. Хэвлэл мэдээллийн зах зээл гэж байна. Тийм ээ. Тэр том зах зээл байна. Том биш юм. Яг үнэндээ бол. Том л юм бол бүгдээрээ энэ чинь ямар нэгэн шантааж, ямар нэгэн заваарсан юмгүйгээр амьдчих нь яасан. Би тэр мөнгөнийхэн талыг хэлээгүй. Тэгэхээр эн чинь эцэс мөнгөтэй холбогдно. Тэг нь хүсээгүй холбогдно. За Монгол улсын хэвлэл мэдээлэлд нийтдээ нэг 70 тэрбум төгрөг ирж байгааг бодъё л доо. Тийм ээ. Сонсохоор их мөнгө. Хөөх 70 тэрбум мөнгө. Тэгэнгүүтээ тэрийг хэвлэл мэдээллийн тоонд хаваачих юм бол байхгүй. Телевиз ч нэг телевиз шиг байх хэрэгтэй үстэй. тийм ээ. Ядаж нэг 50 60 70 80 хүн ажиллаж үж ингээ стандарт тим гарнаа да. Тийм ээ. Сонин гэдэг нэг редакц байх хэрэгтэй үстэй. Сайт редакц байх хэрэгтэй үстэй. Гин чин одоо шин та хоёр яаж сууж хоёул сайт байгуулъя гэд байгуулчлаа. Гэрийнхнийг болонд компьютертай. Өөрөө таслаж байхгүй. Та хоёр хэдэн мэдээний хойноос явах вэ? За явлаа гэж бодъё. Хэднийх нь үнэн худлыг нэгтлэх үү? Тэгэнгүүт та хоёрт хэн одоо жишээ нь сурчлагаагаа байрлуулах уу? Та хоёрт амьдрах гэж тэрийг хийсэн биз дээ. Тийм ээ. Тэг нөгөөч байх болчих واخ. Гэгээ юм бодоод орсон чинь байхгүй харна. Хүн яадаг вэ гэвэл заац ингэхгүй болохгүй юм байна. Тэр тэгсэн гэв. Усч. Гэт усаад эхэлдэг. Нөгөөх нь худлаа байдаг. Цагдаа шүүхтэр очдог. Тийм ээ. Тэгээд дээр нь биш тэ
жил болгон Монгол улс 200 би зөвхөн салбараа ярьж байна шүү. 200 сэтгүүл төгсгөж байна. Одоо жишээ нь 200 хүн ажлын байраа хангах тийм зах зээл бий юу? Манай салбарт. Одоо ингээд мундаг сэтгүүлчээр хүн төсөөлж байна шүү дээ. Одоо жишээ ганц мөшгч юм уу, мөнгө хязгаарлан зэгч байдаг юм уу те. Заргийн өнөрөөс үлүүд мундаг байна. Сайн байна. Би бол одоо сая төрүүлж мэдээллийн нэтрийг л өнөрөө шөмжилж байгаа юм. Ивэл сэтгүүл зөндсөн зарчим хурд шүү дээ. Журхах хэвээр. Худлаа биш бол. Тэгэхээр одоо энийг яах ёстой юм бэ гэвэл миний бодол шүү. За мэдээж хэрэг одоо Монгол 6,000 сэтгүүлч байна. 6,000 ажил хийж байгаа. Мэргэжилт төгссөн нь бол мэргэжилттэй. Мэргэжилттэй юу? 6,000 сэтгүүлч ажиллах ажлын байр бол хэцүү. Байр нь бий болгоод өөрөөсөө байгуулад явъя л та. Амьдрах боломж байхгүй. Тэгэхээр яах ёстой вэ гэвэл хэвлэлийн дэлийн байгууллагуудын стандартыг бий болгох ёстой байна. Энийг яах ёстой. Эрхвч одоо сайтын эрхлэх зөвшөөрлөг гэдэг газар байгаа байлгүй дээ. Тийм ээ? Тий. Зохицуулах хорооч байдаг юм уу те? Тий. Телевизийг лав байгаа тийм ээ. Тэгэхээр телевиз гэдэг юм чинь юу байх юм бэ? Хэдэн студиуд байх юм? Стандарт. Тий. Студид хэдэн камертай байх юм? Тэгээд дагаад хэдэн хүн байх вэ? Тийм ээ? Гараад ирж штэ тодорхой тоо. 600-ийн студи болиё гэхэд 300-ийн студи нэгтэй, 150-ийн студи хоёртой, 60-ийн студи нэгтэй. Ийм байж чи 24 цагийн эфирийг мэдээлэл, хөгжөөн, цэнгэх, таны мэдхгүй юмар дүүргэнэ. Хангаж чаднаа. Түүнээс биш. Нэг юмний болонд суучхад телевизэд нэрлээд болохгүй болонгууд нь элдв янзын шантааж бас юм явуулдаг. Нөгөө контент нь болонгуудаа тэрчгэрийн гадны юм уу? Эсвэл одоо жишээ нь төсөн зүйлийн зорилготой савнгийн дөр байдаг ч юм уу те? Барилын байх. Чихэргүй хар. Сүүгүү хар. Би ингэж бод. Харин тийм мэдэн. Олон нийтийн радио телевиз болоод олон нийтийн болж хувирсан яг тэр цагт надад бас их хэцүү шийдвэрлэж чадахгүй зүйлсүүд нэлээд хэд байсан. Тэрний нэг том зүйл нь болохоор явуул ертөнц байдаг. Хуучирсан. Хоёр дахь нь орон сууцны хангамж байдаг. Хүмүүс маань ер нь айлын халаасны өрөөнд амьдардаг шахуу. Тэгээд тэр олон хүнийг бас гинтхэн хал гэдэг тушаал надад өгчээсэн 700 эдэн хүнийг нэг дор тэр өдөртөх зөвлөөс л хийжсэн хэргэлд. Энэ асуудлуудыг их хэвтийхэн шийдчих шиг болдیں۔ Тэг ямар одоо байдлаар шийдсэн бэ? Ер нь 9 жил болоход юу эсийг хийх хэвдэ? Тийм ээ? Тийм ээ, тийм 9 жил. Одоо нэг имийг хийсэн ажлын нэг хэмжигдэх үүс байх. Эдэргээд нэг тийм нэг үзүүлэлтүүд биш үү, тийм ээ? Тэгэхээр энэ явуул станц бол харин хэмжиж болохоор юм байна. Яагаад гэвэл Монголд анх удаага 7 камертай явуул станц. Энийг би харин бэлгэнд аваад ирсэн шүү дээ. 2 сая доллар. Ямар өөрөө ч одоо хөөрхөн залуу арайч тэрний юу юм. Тэгэхдээ ABU-гийн хурал энтэгт болоход би нэг солонгосууд, японочдтай одоо би нэг санал өгөх байдлаар саналаа өгöd тэгээд тэрний одоо баярлсан сэтгэл гэх юм уу да. Манайд явуул станц бэлгэлж байлаа шүү дээ. Одоо 2 сая долларч одоогийнхоор бол 5 тэрбум 800 сая юм уу те? Тийм бай. Тий. Ер нь ярьдаг юм уу? Яах юм? Тийм ээ. Хийх ёстой ажил. Манай энэ хажуугаар л өдөр өхөн манайх ажилд явдаг л да. Энэ хажуудалд байгаа байрнаас эн чи эхлээд хичнээн хүний хичнээн ер нь бол ийм юм. Одоо би ч нөрөө өдөөний хөвгт. Байр савгүй байхын зовлон мэднэ. Айлын карма өрөө хэсгийн зовлон мэднэ. Тэгээд ер нь л одоо хүмүүсийн байр савтай болох хэрэгтэй. Тийм ээ. Гэт. Тэгээ эхний үедээ би хэдэн банкнуудын зээлд хамруулад бас 20 30 хүн байртай болсон юм. Ахтгүй юм билий. Тэгэд яах вэ гэд хашаан дотор яваад үзэхээр чинь мэдчихл байгаа шүү дээ угаасаа би хаана юу байгаа гэдгийг. Тий. Газраа өнгөө өгöd тухайн үеийнхээ хамгийн бага ханшаар
Одоо тэр үед байр хөөсрөөд үнэтэй болцсон. Сая 800, сая 900 мянган төгрөг байлаа шүү дээ. Метр квадрат. Би сая 100 мянган төгрөгөөр тухайн үеийн засгийн газрын дотоос хамгийн бага байна. Одоо нийтдээ нэг 250 орчим айлыг л байранд оруулж за байрных нөхцөлийг сайжруулсан гэх юм уу та. За иймэрхүү. За кофе бол тасархай байна. Аргуултай харсаар хөдөл нэрсэн Харин юм чи. тий. Имийг нэрнэ гэдэг сайхан. Тэгэхээр өөрөө энэ сэтгүүл зөө хууль хоёрыг хослуулж өөрийнхөө боловсрол эрдэм мэдлэгийг дээшлүүлсэн их сайхан байна. Тэгээд сэтгүүл шүүн хууль зүйн талаар өндөр мэдлэгтэй байх юм бол ер нь биднээсийн ярих хэлэх нам их өөрчлөгдөн, бодол санаа их өөрчлөгдөн. Одоо ч ер нь тэгээд үл үзэгдэх гараар хөтлүүлэл яваад байна шүү дээ. Тийм ээ? Тий. Энэ хайрцаг бол миний одоо үүршив ачааг энэ өөр урлагийн бүтээл л дээ. Тийм байна. Контемпорари урлаг гэж юм хийдэг. Би бас нэг заримдаа гадагшаа дотгошоо явахдаа энэ дотор хувцас хийчихэд аваа явчихдаг. Тэгээд энийг нөгөө гайл дээрх гайхтыг. Тэгээд нөгөө ирж байгаа юмаа мартаад үцэслэн үдсээр гал гаргацдаг. Инээж хөрж байгаа л. Тэгэхээр өөр чи бас тийм ачаа байгаа. Ямар ачаа вэ? Юу хүсэж тэмүүлж байна? Юуны төлөө бодол санаагаа цэгцэлж байна? Одоо юу үлдээх вэ? Үлдээхэд тулд яах вэ? Яаж ажиллах вэ? Тодорхой хэмжээнд ачаа үрээд л явж байгаа. Амарч үсэн гэр бүлийнхээ хүрээнд ах トゥ найз нөхдийнхөө хүрээнд эрхэлж байгаа ажлынхаа хүрээнд тийм ээ боломжийн хэмжээнд болгочих гол бүтээчих гэдэг. Ядаж би нэг зөв хийчихвэл нэг улс орондоо туслаад байгаа тухай лаглагийн өдөр болгон бодоод байхгүй мó. Мэдээж хэрэг. Тий. Тэгэл улс орноо бодоод ингэж явдаг тийм. Би Монголын зөвдөл цэрлээ гэдэг шиг тийм бол байхгүй. Тий. Мэдээж хэрэг би энэ бүгдийг бүр утгаар нь дахиад нэг стандартын дагуу гэдэг тийм. Болжгүй тэрийг дагуулад чин сэтгэлээсээ хийгээд эргэн тойрныхон хүмүүсийг бас чин сэтгэлээсээ хандуулаад тэр хүмүүсийг цалин цаас бас бус юмудын боломжийг өгөөд харж халамжлах хэрэгтэй хүн байвал ээжээсээ ахуулаад тийм ээ. Атус ядар сахтунаар байгаа шүү дээ. Тэр хүмүүстэй бас нэг хай хуй гэчээд хүн биз. Өөр хүүхдээ нэг зөв сургаад зөв чиг хандлагатай болгоод иймэрхүү ачаагууд мэдээж хэрэг үүрч яваа. Үүрч ёстой гэсэн хүн байна. Тийм ээ. Яг урд нь бас ч гэж өөрөө хамгүй ачаа олон төмний өмнө үүрч тийм ээ. Олон нийт. Тий би энэ төр засгийн гэгэв шүү. Тий. Олон нийтийн өмнө ард түмний өмнө үүрч явсан учраас. Тий. Тэр нь одоо нэг элжин бодоо хударгандаа гэдэг шүү тийм ээ. Бүр ингээд заншсан. Тий. Тий. Энэ зорилго ирээдүйнхээ дараа бодол санааг заавал их олон үгээр нэг сүртэйгээр тунхаглах хэрэггүй л дээ. Тэгээд миний нэг ирж яваа нэг 100 хүн энэ төрийг энэ улсыг цааш нь аваад явчих нэг сайхан 100 залуу 100 одоо ноён нуруутай юм хүмүүс энэ улсыг цааш нь авч явна гэж боддог учраас энэ нэвтрүүл хийгээд байгаа. Зүгээр хийхдээ хүмүүс танилцуулж цаашдаа танилцаад дэмжиад одоо яхаа хоорондоо уулзаад нэгэнтэйгээ санаа бодлоо солилцоод явах нь бол Монгол түмний хэрэг. Энэ хүн чинь тэгээд танилцсан бас байд үлддэг юм биш үү? Үлдэхэр орохгүй. Би одоо сая 5 6 хуудас нээлээ өөрөөс гайхаа зогсож байна. Тэгээ би энэ нэг тэмдэг байгаа. Эгэл даруух. Эртөө 100-ын тоот. Тэгээ 100-ны 1 мөн гэж би дотроо бодож байна. А зүгээр энэ үтсэн хүмүүс энэ хүмүүс байна гэж бодвол тэгээд өөрөө чи бас өөрийн чинь зүг итгэх найдварын харцаар харах байх. Тэгээ энийг би танд зүүж өгье. Энэ зөвшөөрөх. Тэгээ энэ чинь ийм гоё юм зүүж өгөх гээд өгч байсан. Тэгээд би энийг харсан. Эхний дугааруудыг харсан. За. Тий. Болдоотрын гүмбэлэг гээд сайхан залуу тий. Мундаг залуу. Би сайн нүүр тулж мэдэхгүй л дээ. Гэхдээ би аав нь мэдэх юм. Академич болдоо. Болдоотор гоо тий. Түүхий. Тэгээд
нийгмийн, хуулийн одоо энэ үндсэн хуультай холбоотой айгүй олон номуудыг бичсэн байдаг шүү дээ бас. Бол дотор багш. Би одоо гадагшаар загаагүй л дээ. Гэхдээ багш гэж үнэлэх хэрэгтэй байх. Тий. Ээж нь оюун чимэг гэдэг. Тий. Яруу наригч. Тий. Оюун наригчийг би мэднэ. Тэгээ хүүн бас мундаг бай таараа. Би зүгээр тэр нэвтрүүлэг дээрээс танилцаад тэгээд бас мундаг залуу юм да. Мэдтгэл байсан шүү дээ. Ер нь бол мэднэ л дээ. Тий. Гэхдээ нүүр бол тулаад уулзаа би тэр нэг тийм сүд болж байгаагүй. Тий. Тэгээд бас нэг тийм хүмүүсийн тоонд одоо хуучин танилын хуваарч байна уу? Тийм ээ намайг ингэж оруулаад тооцоод нэвтрүүлэгтээ урьж угаад нэг ахта танд их баярлж байна. Их итгэл найдвар шүү. Түрүүн гарсан шүү дээ. Хажуу газар халтарч ундаггүй, хазааж өдрөхийн хий гараад хялаас нь өднөөс далдирч айдаггүй, халирч чандрахын зовлон арилаад гэдэг чинь. Ерөнхийдөө одоо эн чинь бас 40 хэд ч бас наргаа биш шүү. Насны хувьд бол нэг яг танд бол залуухан харагдаж байгаа байх. Зарим хүмүүс залуухан харагдаж байгаа байх. Тэгэхдээ ер нь бол эн чинь бас нэг юу гэлээ? Монголчуудын үг шүү дээ. Дөрөв дарсаат гэдэг тийм ээ. Энд чинь тодорхой хэмжээнд бас тийм ачаа үрч дааж чаддаг болцсон. Бие балдрын хувьд ч бай. Оюун ухааны хувьд ч бай. Юуг бас дагаад онгочод байхгүй. Та хоёрыг үзсэн, та хоёрыг сонирхож харсан хүмүүс тэний фэйсбүүкээр орж үзнэ. Бүр нэгтлэн танилцсан. Сая биш дээ би корона вирустай холбоотой. Яг энэ цаг үе бас монголчуудыг нээж өглөө. Бид нар чинь харьцангуй дэвчээртэй эмэг цаг зохион байгуулалтанд орж чаддаг. Тий. Төрөө бас сонсчдаг, дээдэлчдэг. Айгүй бол юмуд би одоо байхгүй болцсон юмудаа гэж айдаг байсан юмнууд маань байгаа болж харагдаж, мэдэгдэж баяртай байгаа. Яг үнэндээ бол. Тэгээд дээр нь яг би бол нэг тийм мухар сүсгийн хит мухар сүсгийн шүү. Тийм юм жоох итгэх дурггүй. Монгол хүний бие гэн өөр, бид тэнгэр үндэстэй, бид шал өөр юмнууд тийм ээ. Хөхөснөгтэй энэ төр. Тий, за хөхөснөр нь байгаа л да. Тэгэхдээ бид бол тусгай үндэстэн гэдэг юм би бол дурггүй. Яг үнэндээ бол. Тийм. Адилхан хүн шүү дээ. Homo sapiens тийм ээ. Тэгэхдээ бидэнд даваа тал байна. Одоо нэг хэсэг би тийм тэгж гомдолж явах хүнийг би харсан л да. Гэхдээ Чингис хаан маань тийм их газар нутаг эзэлчихэд яагаад ийм амар хүйттэй өвөлтэй, амар халдаг зунтай тий? Хэзээч гам болж магадгүй, зууд болж магадгүй. Тийм үү? Ийм газар бидийг аваач үлдээсэн юм бэ. Гомдмор юм айдэр гэл тий? Би тийм үг сонсч байсан. Харин тийм ээ? Төв Азийн дээд өндөрлөгт хүйтэн бол хүйтэн, халуун бол халуун. Вирусыг бол хөдлөж авч шүү дээ. Одоо 100 халааж алах байдаг уу? Тийм ээ? Тэгэхээр энэ тэгээд дээр нь шүү дээ Монгол хүний бид уламжлалт мал аж ахуйтай юуны биш. Одоо ферм юм биш те. Тэгэхээр одоо хэдийгээр цөлжөөд өвснөгөө ургамлан цөөрөөд байгаа ч гэсэн хээрийн зэрлэг эм там болсон ургамлуудыг идэж ба мал маань бидэнд бас дархлаа өгдөг юм байна. Тэгээд дээр нь бас монголчууд гаднаас ирсэн хүмүүсийг эхний үед муу Франц гэдэг ингээд байсан те. Сүлдээ хөөрхий Францд болцсон байсан те. Идэгс нь хөөрх юм. Тэр муусан гайнууд Монголоо орхиж явчаад яах гэж ирж байгаа гэж байсан тийм ээ. Одоо шал өөр хандж байна. Тийм ээ. Хурдхан шиг эдгээсээ тэр хүмүүс. Тийм. Тэр Ухаанаас онгоц буухад тэрийг үзчихсэн юм уу? Тэгэхээр монгол хүмүүст одоо маш сайхан чанарууд байна. Монголын газар нутаг цагаагаар бүх юм даваа талууд байна. Тэгэхдээ бас бидэнд шийдэж чадаагүй маш олон асуудал байгаа юм байна гэдгийг бас хэл гаргачлаа. Жишээ нь биш үү? Бид нэр асуудлуудаар ирэмбэлж чаддгүй юм байна. Тийм биз? Тэнгэрийн зам барих уу, газрын зам барих уу? Мөн үү? Тийм ээ? Тийм биз? Тийм. За дараа нь болонгуудаа сургалтын төлбөр гадаад сурсан оюутнуудын төлбөрийг төлөх үү, төлөхгүй юу? Яагаад гэвэл дундаж төлбөр нь $50,000 байгаа байхгүй юу? Монголын дундаж төлбөр нь 5 сая байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр чинь $50,000 хэдий? 130 сая. Тийм ээ.
Хэдийн хүний хөө? Хэдэн хүний хүү? 26 хүний. Тийм биз? 26 хүний төлбөрөөр нэг хүн сурч байна. Хүн биз? Тэгэхээр энийг хэддгээр асуудаг яг уу төлөх нь. Тийм биз? За тэгэд iPhone гаргах юм уу? Жохон байцнах юм уу? Их мэтэр. Гих мэт одоо ингээд бид нар алийг нэхэд шийх юм бэ? Коронавигийн үед одоо ингээд ирнэ үү штэ. Таач ялгаагүй адилхан байгаа. Аж ахуй эрхэлж байгаа. Тийм ээ. Коронавигийн үед за яг их том аж ахуйнууд нь бол явж л байгаа баг. Жижигүүд нь байхгүй. Зогсцсон. 5 цасны 20 талаас нь тэрийг идээд дуусч байна. Зах байхгүй. Хүн гарахгүй юм чинь тэндээс хүн худалж авах юм чигээс яах юм? Хэцүү үстэй. Гих мэт тэр хүмүүсийн зээлийг яах юм? Яг 3 сар зээлийн хойшлууллаа энэ тэрийг ижил байна. Өшөө илүү боломжтой арга хэмжээнд үүднэ би. Тэгэхээр энэ бүгдийг ядж л асуудлаа ихлэ эрэмбэлж чаддаг хүмүүс байх ёстой маа. Тэгэж хүрч яваа хийждэг байх ёстой маа. Түүнээс одоо шин альнаас нь хэдийг госчих уу? Эсвэл энийг ингэчүүл манай нөгөөтх юм тэгчих болов? Тэр нэмэн ашиглахыг хөндчих болов? Биш. Мянган Наранбаатар сэтгүүлч хуульч танд. Яагаад би сэтгүүлч хуульч гэж хэлээд байна гэхээр биднес байгаагүй сайхан шин боломж гарч ирж байгаа хуульчтай хувьд хэвлэл мэдээллийнхний хувьд дөрөвдөх засаглал гэж ярьдаг энэ том армийн хувьд ер нь бүгдээр хуулийн талын өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй юм байна. Сэтгүүлч хүмүүс маань ер нь энэ хэвлэл мэдээлэлд байгаа хүмүүс хуулийн талын мэдлэг боловсралгүй бол их хэцүү. Дам мэдрэмжээр явахгүй шүү дээ. Чи бид хуулийн дунд хуулийн дор амьдрна. Тийм гол юм. Тэгээд зүрх цохин ойлгомжтой. Гэхдээ хуулиа давж чадахгүй. Хууль хэрэгтэй. Тал дунд дөрвөн хантайгаар Тэмүүжин борчтой яриа сууж байна. Катаповын бичсэн зохиолч Брэд нөхрийн тэрэн дээр адуу хөгөөд байх юм гэсэн чинь Тэмүүжин хэлж байгаа. Хэсэг ярилцсны дараа хууль хэрэгтэй юм байна хөө. Өтө хууль яваад их хин сахиулах юм. Чиргээр сахиулнаа. Гэхдээ чирэг чинь тэгэд гэсэн чинь чиргийг жинхэнэ шудраг сайн хүмүүсээр ахлуулнаа. Тэр надаас чамаас хараад ус байна гэдэг тухай ярьж байгаа. 13 дугаар зуунд тэгэхээр одоо хамгийн гол нь би нэг юм би өнөөдөр өөрөө ч нээчлээ нэг том хуудас нээлээ гэж бодож байна. Хуульч магистр тийм ээ. За ингээ баярлалаа би тэрний сайхан яриа өндөрлөлөө. Тий. Ингээд өөрт чинь одоо олон танил бий болох болтугай. Өөрийн чинь одоо найзууд фэйсбүүкээр чинь дүүрэн болж орж ирж ярилцаж өөртөө чинь тийм ээ санаа бодлоо солилцоо сайн муу үгээ хэлцэх байх л да. Ингээд танд талархал өрсөн хүн ирж байгаад би их баяртай байгаа. Тий. Тэгээ сайхан залуучууд энэ улсын орныг л авч явах юм да. Баярлалаа мэгийнхаа. Тэгэд ийм юм. Төгсгөлд нь би хэлэхэд мэрэгжил боловсрал эзэмшиж болно уу? Тий. Би бол хамгийн эхлээд зөв хандлага, зөв хүн, зөв хүмүүжлэлтэй хүн. Би бол трийг л одоо илүү чухалчлах хэрэгтэй байх. За мэдээж хэрэг одоо сайн мэрэгжилтэн байх, мундаг боловсралтай байх бол чухал л да. Гэхдээ би бол бас зөв хандлага байх хэрэгтэй гэж боддог шүү дээ. Зөв. Тий. За ингээд өндөрлөе. За. Дараа уулзъя. Амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Танд амжилт хүсье.